За нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газар Төв аймгийн цагдаагийн газрын аль багштай хамтраад 2019 оны 5 дугаар сараас хойш Төв аймгийн нутаг дэвсгэр болон нийслэлийн Баян Зүрх Сонгон хайрхан Сүхбаатар дүүрэн нутаг дэвсгэрээс хулгайлах гэмтгийг үйлдвэжсэн зохион байгуулалттай бүлэглэл 10 этгээдийг 2020 оны 1-р сарын 7-ны шөнө Төв аймгийн нутаг дэвсгэрт 7 тонны бод мал ядалж хулгайлж ядалж явахт нь өөдөлтөөр нь засан зогсоож илрүүлэн дайсан байрчилсан мөрдөл ажиллагаа явуулж байна. За дээрх этгээдүүд нь бол 2019 оны 5 дугаар сараас хойш хугацаанд нийтдээ Төв аймгийн хэд хэдэн сумдын нутаг дэвсгэрээс одоогийн байдлаар 25-аас 30 тонны бод балыг 6-аас 8 удаагийн үйлдэлээр хулгайлж ядалж сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хэмээл захын чэнжүүд А Х нарт зааш борлуулж ирсэн үйлдэл тогтоогдоод мөрдөл ажиллагаа явуулж байна. За мөн нийслэлийн Баян Зүрх Сүхбаатар сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусдын орон байранд хууль бусаар нэгдэж олон тооны алт мөнгөн эдлэл, эртний эдлэл гэх цахилгаан бараа гэх мэт эдлүүдийг хулгайлж нийслэлийн наран туул хар хорин захууд дээр зааш борлуулсан үйлдэл тогтоогдсон. Одоогийн байдлаар 10 гаруй үйлдэл бол тогтоогдоод мөрдөл ажиллагаа үргэлжлүүлж явуулж байна. Дээрх гэмтгийг үлдсэн этгээдүүд бол 11 хүн байгаа. 2 тээврийн хэрэгсэлтэй. За эдгээр этгээдүүд нь бол энэ 11 этгээдээс 10 этгээд нь бол урд нь мал хулгайлах гэмтээр болгон орон байрны болгон гэмтээр яс итгэжсэн этгээдүүд байгаа. За эндээс 2 этгээд нь ЦЦ гэх этгээд нь бол 2007, 2011, 2018 оноод болон урд нь нийтдээ 6 удаагийн яс итгэл эдэлсэн этгээд байгаа. За мөн ЧТ гэх 45 настай этгээд байгаа. Энэ этгээд нь 2005 онд хүний санаа таалах гэмтээр яс итгэжсэн ийм хүмүүс байна. За эдгээр этгээдүүд нь бол зохион байгуулалттай гэмтүүлэг гэж үзэхэд бол энэ нь болно. Автомашин механизм ашиглаад Төв аймгийн нутаг дэвсгэрээс дандаа бэлчээрт байгаа бод малыг газар дээр нь ядлаад махаа бол сонгон хайрхан нутаг дэвсгэрээр хэмээл захад зааш борлуулж байгаа үйлдэл тогтоогдсон. Одоо мөрдөл ажиллагаа явуулж байна. Нийт одоогийн байдлаар бол 100 орчим сая төгрөгийн хөрөлтэй гэмтэлгүүд үйлдэл тогтоогдоод шалгалтын ажиллагаа явуулж байна. За тэр буудаж алсан бол асуудал энийг дээр байхгүй. Чэнжнэр байгаа. За мөрдөл шалгах ажиллагаа бол одоо дөнгөж эхэлж байна. Чэнжнэр захиалж ирсэн байна уу? Одоо ямар оролцоотой байна гэдгээс нь хамаарат бол хүлээлт хариуцлага бол яригдана. За эрүүгийн хуулийн 17-гийн нэг хэсэг заасан хулгайлах гэмтэр дээдл нь бол 12 жилийн хорих хэл шийдэх байна. Энэ хүмүүс нь бол урд нь гэмт хэрэг үйлдээд ял шийтгэлээ эдлээд шүүхээр хэрэгэн шийдэгдээд ял шийтгэл эдэлсэн байсан. Одоо энэ усуд бол одоо яг өнөөдрийн байдлаар бол хэрэг үүтгэл мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаагүй. Ял шийтгэлээ эдлээд гараад ирсэн. Хүндрэх нөхцөл байдал тогтоогдно. Хүндрэн. За эрүүгийн хуулийн 17-гийн 1-3 заасан амжиргааны их усүр болгосон ч гэдэг юм ингээд явбал бас хүндрэх нөхцөл байдлууд мөрдөн байцаалтын шатанд л шийдэгдэнэ. Нийт 100 гаруй сая төгрөгийн хөрөлтэй гэмтэр үлдсэн. Зарим нэг эд зүйлийг бол орон байрны болгон гэмтэрийг үлдсэн. Зарим нэг эд зүйлийг бол бид цагдаагийн байгууллагын аль багштай хаана үлдсэн, хүнд зарж борлуулсан гэдэг нь бол олд тогтоогоод зарим эд зүйлийг бол эдмэрийн байртаар тооцоод хураагаад авсан байна. Хохирол багтуулах ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд л шийдэгдэнэ. Жишээлх юм бол одоо энэ мал 25-аас 30 тонны бод малын махыг худалдаж авсан эмээл захын чэнжүүд, махны чэнжүүд А нар гэсэн хүмүүс байна. Эдгээр хүмүүсээс одоо санаатайгаар одоо улаан гэмтийн замаар алдагдсан одоо мал гэдгийг мэдсээр байж авч юу, мэдээгүй санаандгүй авч юу гэсэн бол мөрдөн шалгах ажиллагааны явц тогтоогдсон.
Эдгээр бол 28-аас 45 насны хүмүүс байна. Дандаа Төв аймгийн Эрдэнэ санд ихэнх сумын харьяат хүмүүс байна. А мөн Архангай аймгийн харьяат хүмүүс байна. Дандаа хөдөө орон нутагт хаягтай, хөдөө орон нутагт амьдардаг. Энэ бас. Одоо гадаа ажиллаж байгаа хэргийн газар төгөлөг машин тээврийн хэсгийн дандаа одоо сэжигдэхгүй идэвхтэй тээврийн хэсгийг. Тийм одоо энэ цагдаагийн байгууллага дээр авцаад одоо бол яг гадаа үзлэг шалгалт явагдаж байна. Хоёр тээврийн хэрэгсэл байгаа. Энэ хоёр тээврийн хэрэгсэл бол хулгайлах гэм тэрэг үйлдэлтэй ашигласан тээврийн хэрэгслүүд байна. А орчны дайсан байршлах ажиллагааны явц бид нар бас мал газар нэтлж авах газар дээр нь бид дайсан байрчилсан. За энэ асуудал бол одоо яг гадаа үзлэг шалгалтын ажиллагаанд явагдаж байна. Ер нь жил дуусаад чинь бол хулгайлах тоо баримттай. Жил болгон статистик тоо гарч байгаа. 2019 оны статистик тоогоор бол нийт хулгайлах гэм тэргийн гаралтууд бол буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд, нийслэлийн хэмжээнд хэргийн гаралтууд бол 23 орчим хувиар, хулгайлах төрлийн гаралт 23 орчим хувиар буурсан. Хэргийн илрүүлэлт 10.8-аас дээш хувиар өссөн. Тийм үр дүнтэй байна. Одоо өвлийн үйлрэлт бол ялангуяа 11 сараас хойш малын улаан гэмтэрэг бол өсөх хандлагатай байна. 2019 онд бүртгэгдсэн нийт малын улаан гэмтэрэг бол урд оноос өссөн байна. За мал хулгайлах гэмтэргээс өрсөн сэгэлэх, мөн орон байрны улаан гэмтэргээс өрсөн сэгэлэх чиглэлээ цагдаагийн байгууллагаас бол тодорхой хэмжээний өрсөн сэгэлэх ажлууд зохион байгуулж байгаа. Иргэд өөрсдийнхөө эд хөрөнгө малдаа эзэн болох, малаа хариуцлагатай байлгах. Одоо эргэж тойрдог байх шаардлага бол зайлшгүй байна. Жишээлбэл орон байрны улаан гэмтэрэг дээр бол одоо иргэд одоо орон байраа орхиод гарч явахдаа бол одоо олон хоногийн гадшаад явах асуудал байдаг болоод хажуу талынхаа айлдаа хилдэг. Тухайн хорооныхоо хэсгийг ахлах шүү дээ. Мэдэгддэг хэсгийн байцаагчдаа хорон хэсгийн байцаагч цагдаатай одоо манайх ингээд явж байгаа шүү дээ. Мэдэгддэг цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа бол нэлээдгүй олон арга хэмжээг авч явуулж байгаа болж иргэд маань энэ дээр бол нэг ач холбогдол өгөхгүй өөрсдөө эд хөрөнгөндөө өөрсдөө эд хөрөнгийг хамгаалахгүй байх чиглэлээр хамгаалахгүй байх.